юуны ганцаараа уур газар ирсэн байлаа. Орчин тойрноо харж байтал нэгэн чулууны ард бяцхан амтан айсан байдалтай сууж байв. Удалгүй өвсөн дундаас 3 жижиг амтан гарч ирэн бяцхан даадаг хараад маш их баярлана. Биднийг Энэ үед хурамжгаа болцгор найзуудыг чадах гэж янз бүрийн арга хэрэгжилж байв. Тэр тэдэнд буруу зам зааж модон гүрэн дээрээ сунгаах гэж оролцсон ч эцэст нь өөрөө унаад өг. Харин юуны шин танилцсан даадаа найзынхаа омогт очиж өөрийгөө танилцуулна. Тэр омгийн ахлагчаас холоос харагдаж буй ногоон туяа юу болохыг асуухад омгийн ахлагч гайхан энэ бол ангаа хувцсан энергийн хүч. Зөвхөн сонгогдсон нэгэнд л харагддаг гэж хэлжээ. Тэрээр юуник энэ хүчийг авахар сонгогдсон шитэн гэдгийг ойлгож дүнд заавар өгөв. Юуны омгийн ахлагчийн хэлсний дагуу дотроо шидийн хүчээ төсөөлөн өөртөө шингээж ангаа хүчтэй боллоо. Ингээд тэр найзуудыгаа болохоор омгийг орхин явлаа. Харин энэ үед болцгор найзууд олон саадыг давж авсаар сөрөг зүгийд хөөгдөнө. Яг тэр үед нэгэн жижиг динозавр гарч ирж тэднийг аврав. Бука түүнээс бид нэг найзаа хайж байгаа юм аа гэхэд динозавр өндөрлөг газраас хайвал хурдан олж магадгүй гэж хэлээд тэднийг давуулан явна. Тэд зарсан газартаа хүрэхэд динозавр болцгор найзуудыг өргөж дээш харуулв. Энэ үед юуны холоос найзуудыгаа хараад аюул орсон гэж бодон маш хурдан нисэн ирлээ. Найзууд тайлбарлан биднийг аимшиг сөрөг зүгийнээс хамгаалсан юм гэхэд юуны тавьширлаа. Тэр үед динозавр юуныг анхааралтай ажиглан ширтэж байлаа. Юуны гайхан зогсоход динозавр гинт би чамайг мэдэх юм байна гэж хэлээд түүнийг хөтлөнгөө. Тэд нэгэн газарт очиход юунитэй яг адилхан чулуун дүрстэй хаалга байв. Юуны хаалганы өмнө очиод гараа тавихад чулуунууд өнгө өнгөөр аач нэгэн газрын зураг гаргаж ирнэ. Тэр зураг дээр хид хідэн байшил тэмдэглэсэн байсан бөгөөд юуны үлдсэн хүчнүүдээ тэдгээр газарт очиж авах ёстой байлаа. Юуны үлдсэн хүчээ нээн Болцгор найзууд замдаа хэсэг амархаар болж унтаад өглөөс ирнэ. Таны унтаж байхдаа нэгэн цэнхэр ургамал эзнээс болж хоолой нь өөрчлөгдсөн байлаа. Юуны таныг анаа хүчээрээ эмчлэх гэж оролцсон ч хоолой нь өөрчлөгдсөнгүй. Миний хоолой Эргээд ирсэнгүй. Тэд эсэ найздаа ургамлыг өгч халгуулахад нэгэн төрлийн хортой ургамал болгон тогтоогдов. Тэр ургамлыг фонилодик гэдэг бөгөөд үл мэддэг хортой бодистой байжээ. Ингээд тэд газрын зургийн дагуу дараагийн байшил руугаа явна. Тэд далайн эрэг дээрх модон гүрэн дээр ирж цаашаа хэрхэн явхаа ярилцаж байтал Руби би очиод харчаад ирээ гэж хэлээдгүй гүрний ирмэг дээр гарч орчныг ажиглана. Энд үнэхээр юу ч алгаа найзуудаа гэж хэлэх яг тэр мөчөд далайн гүнээс асар том авраг заас гарч ирэн Рубиг залгах гэж дайрна. Юуны Рубиг түлхэн холдуулах гэсэн боловч тэд хоёул далайд унав. Далайн гүнд авраг заагаас тэлэн лүү чиглэн ирэхэд юуны Рубиг хамгаалж хамгаалтын шидийн хүчээр бүрхэн дээш түлхэнэ. Харин өөрөө заагсны аманд орж орхив. Авраг заас юуныг залхин далайн гүн рүү шумбан алга боллоо. Миний бяцхан үзэгчид минь. Лайк болон сабад арчиж илүү олон анги үзэн шүү дээ. Би та нарыг хараалаа шүү.